Яа, бороо дагуулаад их орондоо очиндээ. Hi vlog. Өнөөдөр би Монгол явах гэж байна. Тэгээ ганцаараа явах гэж байгаа. Инчоноос биш Чонжуугаас нисэж байгаа болохоор шөнийн стримсэн би орой нисэх болохоор одоо гэрээсээ гараад тэгээ Гусуг томноолороо тэндээсээ автобусаар нисэх муудлал руугаа явна. Тэгээ одоо гэрээсээ гараад явж гин. Тэгээд энэ ачаа миний ингээ цүнх ингээ болохгүй амар хүнд байна. Дээр ирчлээ. Одоо 8 дугаар гарцаар гараад таснаа билетийг авах явнаа. За тэгтээ авчихлаа. За ирчлээ. Яг нэг цаг 30 минут яваад ирсэн юм байна. Би ихтэй амар ирчлээ. Би одоо 9:30-ийн нислэгээр нисэх байхгүй юу? Тэгээ би энд нэг 3 өнгөрөөж ирсэн. Одоо болохоор 4:20 болж байгаа хгүй. Тэгээд 7-оос чекинг эхэлнэ. Тэгэхээр би одоо бараг 2 цаг гарan 3 цаг хүлээгээд чекигээ. Тэгээд тэрнээсээ 7-оос ажигнаас 2 цаг 30 минутын дараа нисэх байгаа. Йой. Тэгээд ингээд нөгөө юм идэхгүй хол зам туулна гэдэг ч юм уу амар челленжинг гэдэг юм байна. Чи одоо ингээд нөгөө юм хийхгүй ингээд цаг хүлээгээ суугаад байгаа болохоор ходоодоо чагнаад байгаа байхгүй. Тэрнээс ингээд гадуур яваад юмд саалаад жишээлбэл өчтөр гэхэд би ингээд өглөө гэрээсээ хоол идчихээ. Тэгээ гэрээсээ гараад гадуур бүр амар удаа явсан. Тэгээ юу ч идэхгүй ингээд яалс тэг би орой гэртээ өнгөрөөж ирээд за угаасаа одоо юм идэх цаг ч өнгөрсөн. Тэгээд ягаад яг үгүй өчтөр би хамгийн сүүлд нэг 9:30 үед өглөөний 9:30 идээд тэгээд тэр чигтээ юм идэхгүй сараагаад гэртээ орой олж ир. Угаасаа идэх ч цав гараг байна. Тэгээд орой олж гэртээ ирээд тэгээд шууд унтаад гэсэн байхгүй юу? Тэнгүүд өнөөдөр бас би гэрээс гарахаас өмнө бас нэг 9:30 үед юм идсэн байгаа байхгүй. Тэгээд одоо би гол нөгөө нэг өдөрт идэхтэй 300 грамм хаа би өглөө бүгдээ. Яа ямар тийм уул нь хоож идэхээс таахгүй. Тэгээд өглөө амар нөгөө өчтөр нөгөө юм идэхгүй явсан чи өглөө амар үлдсэн ирээд. Тэгээд за гэд. Тэгээ би одоо угаасаа бүрийнхээс өөр сонголтгүй калориндоо бодохоор тэгээ амартай ч юм уугаал байж юм. Тэгээ зүгээрээ шатнаа. Канал үзүүлж хас. Юу ямар байна? Airport дотор фитнестэй баймаар ингээд цагаа үлээгээ сууж хоорно гой цаг завыг үр дүнтэй өнгөрүүлээ. Дэш бэлтгэл юм байхгүй. Тийм амартай. Би ядчаа нөгөө юу ингээд одоо өөр газраас одоо инчаноос биш ингээд мэдгүй газраас нисэж байгаа болохоор ер нь ихт гарцсан дээр гэж бодоод тэрнээс ш уран бэлтгэл хийгээд ирсэн мэс малстай чаар гэсэн. Миний яруу зангуу. Airport дээр 5 цаг хүлээсний одоо онгоцондоо суух гэж байна. За одоо 3 цагийн дараа гэдэг чинь Монголд нэг Монголын цагаар 12 хацаа буухандаа. За ирсэй. За хай гэр. Хай. Одоо Монголд нэг болох чинь те. Нэг болох чинь 0:40. За Монголын агаар бол гоё юм уу? Би сая юу онгоцонд бол хөдөлгөөс нь ахвал бөөн бодлоо унтсаар байгаа л яг.
Уус өдөр унтаагүй шиг өдөр унтчихвал хоёроор онгоцонд унтахгүй гэж одоо тэр чихтэй нам унтсараагаа л ирлээ. Юм онгоц давилцсан гайгүй байна уу? Гайгүй. Тэрэж мэдэрсэн. Би ч тэгээд ер нь ямар ч нөхцөл гайгүй унтчихдаг болохоор. Юуст унтчих чадахгүй юм байна шүү дээ. Давилцсан байвалцсан. Сайхан л унтаад ирлээ дээ. Тэгээ нөгөө хажуу талтай хөнгөө ганцаараа суугаад ирсэн байхгүй инээндээ. Тэгээд бүр нөгөө сандлынхаа энэ юу мөг босгож байгаа бүр хөвтөж өвдөө. Цөөхөн үнтэй. Үгүй ер нь дүүрэн үнтэйсэн. Тэгээ миний яг сууж байгаа инээл хөнгө байсан. Миний ганцаараа сууж байгаа. За. За гэртээ ирсэн. Яа. Аяч ногоо алмаас хөрх ширхэн дээрээ тавьчихжээ. Тий, ногоо алмаа. За одоо шөнийн 2 болж байна. Эртхэн хэдэн цаг унтж байгаа юу да?